Хаа, шинэ болоогийн минь. Дандаа л гоёж годож нүур амаа будна гэж юу аах вэ? Тэр амаа бас цэцлэн 3 хүүхдийн ээж айл гэрийн эзэгтэй байна да. За, ингээл навшраа сууж байна. Ингээ амар их овор ихтэй ингээд нөгөө хүүртэгнүүд дулаан хувцснууд маань одоо 100 өмсөхдөггүй тэгээд балкон руу ирэхээр ингээд ийм уут саунд хийгээд ингээ шкаф сав руу хийгээд ингээд цөөхөн юм шкаф саунд нь ороод байгаа болохоор сүүлд ингээд анзаараад ирсэн чинь хүмүүс амар вакуум уут хэрэгэлдэг болсон байлээ. Тэрийг хэрэгэлж үзье гэж одоо захиалж үзээд тэгээ хасан ч айгуу дайчгүй юм байна. Вакуум уутанд хийх давуу тал гэх юм бол нэгт зай багацлна. Хоёрт гэх юм бол бороо шороо тийм тоос тортоггүй маш гоёор нь хадгалах боломжтой болно. Тийм хоёр давуу таллаа байна. Миний хувьд. За ийм уутнууд 60 50 70 тахаа тийм хэмжээтэй загсан. Бас энийг хэрэгэл утсан байгаа. За одоо ингээд миний өвлөн хүрдэг байна. Цэцлэн боллоо. За нарийнхан за ийм юм харлаа даа. Амт за нэрээ дахиад юм. Тэгэл юу ах юм бэ? Бас хорхоо шавж үүрлэхээс хэлсэн байж та. Амтан хоцсон тасцаа. Тэстэй. Сайн том хүрдэг. Мах контхнэ.
амар гоё. Салхисэлцэл гоё байна. Би амар аттай байна. Гоё дандаа гоё цаг агаад байгаа зурмынх гоё цаг агастай байж таараад байна. Тэрхий халуун биш. Сая ингээл хөдөө 10 хоноод ирсэн юм. Андаа амар халуун байгаад ирсэн байлээ. Тэгээд би очсон чинь 10 хонсон чинь бараг 6-7 7-8 өдөр нь амар гоё. Өдөртөө нэг жоохон бороо оруулаарай. Тэгэл гоё үүл мүүлтэй байгаад гоё сэлзүүр салхитай. Жагадан аттай. Тэ хотод ирсэн чинь гоё хүүтэн биш. Ихтэй бороо орсон юм. Үе их жоохон бороо ороод тэгэл агаар нь их гоё байна. Хин дагаа агарыг яах вэ? Би сарж үзэх яах вэ? Бас жоохон нэмэрч гол нь бүр бөмбөг цаашаа байхгүй шүү. Дээр нь юм хийчих гэдэг байхгүй. Тэгсэн ч орж өгөхгүй байхгүй. Oh my god. Тэнэс гэдэг хаа. Ингээд сая анзаараад хийсэн чинь гоё чигт дараад өгвөл амар гоё хэлбэртэй гоё хатгай хэлбэртэй гарч өгөх юм. За ингээд саруулж исэн гэрийнхаа тоос сорогчоор саруулсан. Автомат сорогчтой вакуумт арай үнэтэй байгаад байсан. За тоос сорогчоор саруулчих гэж бодоод хямдханаар зүгээр л вакуумуудаа захиалсан боловч амар шуналтаж амар удаан ингээд саруулсан чинь тоос сорогчны маань мотор хитрхи хаалаад тэгээд тоос сорогч маань ингээд ажиллахаа болсон. Тэгээ би нөгөө залгуурын хөндөрчлөөд бай гэж бодоод залгуурын сайн хийсэн боловч угаасаа мотор нь халаад унтарсан байлээ. Тэгээд хэсэг яана тоос орогчоо эвдэрчлээ гэд бодсон. Тэгээд нэг тоос орогчоо задлж үддэм үү гэснэ. За бас хөрөөд ажиллаж магадгүй гэж бодоод нэг 2-3 цагийн дараа залгуулж үзсэн. За бас нэг хөрөөд эргээд ажиллаж эхэлсэн. За нэг ингэж пэлдэж тоос орогчоо эвдэнгээ алдлаа. За энэ хоёр болчихлоо. Түрүүний нөгөө амар их хинжсэн. Ингээл хэлсэн. Их хувцс чинь иймхэн л болчихлоо. Тэгэхээр боломжтой юм те. Яжвэн байна. За одоо миний дараагийн ажил чинь миний дараагийн ажил
наадмаар зугаалгаар авч явах юмнуудаа бэлтэн. Майхан болохоор тийм боломжийн том манай гэр бүлд хангалттай том майхан байгаа. Тэгэхээр хийлдэг гудастай, хийлдэг майхантай. Тэгээд асархан сандал ширээ. Тэгээд болчихж байгаа юм да. Тэгээд одоо нөгөө юу багс хүнжил гоё тухтай байхад мишок бол хэрэггүй. Мишок авч явахгүй. Хүнжил тэгээд бүтээлэг тиймэрхүү юм бэлтэн. Хүүхдүүдийнхээ хувцсыг бэлтэн, өөрийнхөө хувцсыг бэлтэн. Нэг тиймэрхүү ажил төлөвлөсөн байна өнөөдөр. За энийг дахиж нэг хүртэг мөртөг алж байгаа дахиад гэж бодож байна. За дараагийн ажил руу гарч